Сайн байцгаана уу? Удирдлагын академийн Актем подкаст ээлжид дугаар эхэлж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаартаа бид нэр Монгол улсын эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой салбар болох эрчим хүчний салбар, эрчим хүчний бүтээгдэхүүн үйлчилгээний үн тарифын бодлогын талаарх асуудлыг хөндөж ярилцахаар эрчим хүчний зохицуулах хорооны дарга ноён Төвшин Чулууныг бас подкасттай урьсан байгаа. Тэгээ бидний урилгыг хүлээж авч оролцож байгаа танд маш их баярлалаа. За миний эхний асуулт ер нь улс орны хувьд эрчим хүчний салбар энэ салбарын хөгжил ер нь яагаад чухал гэдгийг тэгээд эрчим хүчний салбарын ер нь өнөөгийн байдал яг ямар байгаа вэ гэдгийг товчхон хэлж өгөөч та. За манай Монгол улсын эрчим хүчний салбарын хувьд бол бас яг хүндхэн шилжилтийн үе дээр явж байна. Тэгээ яг одоо ямар асуудлууд гол байгаад байна гэхээр өнөөдөр ер нь эрчим хүчний салбар жилийн хэрэглээ бол жил дунджаар нэг 5-6% өсөлттэй яваад байгаа. Тэгэхээр энэ өснө нэмэгдэж байгаа хэрэглээгээ бүрэн хангахуйц тийм эрчим хүчний их үүсвэр бас араа хөрөлцөхгүй байгаа. Тэгэхээр энд хамгийн гол асуудал бол энэ одоо бид эрчим хүчний их үүсвэрийг нэмэгдүүлэх асуудал хамгийн чухал байна. Одоо 2024 оны оргил ачааллаар бол нэг 1636 мегаватт хүрж байгаа манай Монгол улсын хэрэглээ. Тэгэхээр одоо энэ 25 оны өвлийн оргил ачааллаар бол нэг 1800 мегаватт хүрэх байх гэсэн тийм таамаглалыг бол диспетчерийн үндэсний төвөөс гаргаж байгаа. Тэгэхээр нөгөө талдаа бол эрчим хүчний их үүсвэрүүд бол бас орж байна. Ашиглалтанд одоо хувийн хөгжлийн хөрөнгө оруулалтаар бөөрөлжүүтийн одоо 150 мегаваттын одоо цахилгаан станц ашиглалтанд орсон. Одоо 2 дугаар ээлжийнх нь 150 мегаватт одоо энэ 11 сартаа багтаад ингээ орох гэж байна. Тэгээ эндээс харахад бол ямар ч энэ үйл бол одоо гинтийн ямар нэгэн одоо асал аваар гарчихгүй бол хэрэглэгчдийг ямар ч эрчим хүчээр хязгаарлахгүй, таслахгүй одоо өвлжүүлэх ийм одоо боломжтой гэдгийг бол бас диспетчерийн үндэсний төв мэдэгдээд байгаа. Эхний асуудал бол энэ байна. За хоёрдугаарт бол бас мэдээж одоо эрчим хүчний салбар өөрөө улс орны эдийн засгийн хамгийн чухал суурь салбар. Аль ч улс бол эрчим хүчийг төрүүлэн хөгжүүлнэ гэдэг юм бодлого үүрдэг. Тэгэхээр өнөөдөртөө манайх бол их үүсвэрээ бүрэн одоо хэмжээнд одоо хангаж чадахгүй байгаа учраас төрүүлэн хөгжих биш бас бусад салбарынхаа бас ард нь яваад байгаа. Энэ өөрөө ямар одоо хор хөрөлтэй байна гэхээр бусад салбарынхаа одоо хөгжлийг бас хойш нь татаад байгаа. Өөрөөр хэлбэл одоо энэ засгийн газрын мөрөө хөтөлбөр одоо холбогдох одоо төрөөс гарч байгаа бодлогын брэнд төчигт одоо юу гэдэг одоо орон сууцчлах хөтөлбөр хэрэгжүүлэн ч гэдэг юм уу одоо томоохон одоо ажил дээрийн паркууд барьна гээл те. Тэгэхээр бол нэг их үүсвэр дутагдaltaй учраас энэ өөрөө эрчим хүч талдаа бас хязгаарлагдаад байгаа учраас ер нь энэ төрөнд одоо эрчим хүчээ одоо яаралтай одоо төрүүлэн хөгжүүлэх ийм л одоо шаардлага байна гэж харж байгаа. За удирдлагын системаас бас энэ онд бид нэр эрчим хүчний одоо үнийн шийдвэрт нөлөөлөх талуудын талаар одоо судалгаа хийсэн. Тэгээ эндээс ингээ харахаар зэрэг ер нь бол эрчим хүчний үнийн асуудал өөрөө төрийн бодлогын нэг том одоо хэрэгсэл байдгийм байна гэдг нь бол олон улсын туршлагаас харагдаж байгаа. За тэгэхээр надад ямар асуулт байна вэ гэхээр ер нь эрчим хүч манай хэрэгжилж байгаа хэрэглэгчтэй хэрэгжилж байгаа эрчим хүч ер нь хэр үнэтэй юм бусад улс орнуудтай харьцуулахад тэгээд үнийг ер нь яаж тогтоодог юм бэ гэдэг талаар манай сонсогчдод бас тодорхой бас яг зөв харж байна. Яг тэгэхээр ер нь ямар ч аливаа бүтээгдэхүүн өөрөө бас тодорхой үн цэнтэй байжээж өөрөө одоо ингээд оршин тогтнодог тийм ээ. Тэгэхээр эрчим хүчний салбарт бол бас ингээд 20-30 жил эрчим хүчний үн тарифыг нь одоо бас төрөөс ингээд барьчихаар өөрөөр хэлбэл тэр бүтээгдэхүүн дандаа алдагдaltaй үнээр ингээд борлуулагдаад ахаар энэ салбар өөрөө одоо санхүү эдийн засгийн хувьд цаашдаа ингээд бие дааж явах боломжгүй болж байгаа. Нөгөө талдаа бол яг хэрэглэгч талдаа бол хямдхан байвал одоо сайн тийм ээ. Гэхдээ энэ чинь зах зээлд тухайн одоо салбар өөрийгөө бас аваад явах юм чадамжтай байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр бол энэ дээр бол бас асуудал гарч байгаа. Тэгээ энэ одоо эрчим хүчний үн тарифын асуудал бол бас олон жил яригддаг. Одоо үеийн одоо эрчим хүчний сайд, эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагууд бол бас энэ үн тарифыг нэмэх юм орлогуудыг хийдэг. Гэхдээ яг тэр одоо сансан хэмжээнд
энэ нэмэгдлээ бас хийж чаддгүй. За энэ одоо юунаас болоод байна вэ гэдэг бол бас л асуултын тэмдэгтэй байдаг. За энэ дээр бол бас та бүхэн бас нэлээд наривчсан юм судалгаа хийж байгаа. Бид бас тэр судалгааны үр дүнг бас нэлээд зохицуулах хороо бол хүлээлттэй байж байгаа. Энд чинь дараагийн одоо үн терапи өөрчлөлт хийхэд бол бас эн чинь өөрөө гарын авлага болно. Дараа үн нэмэхэд бид бас юун дээр бас анхаарах уу тийм ээ. Үн терапиг яаж нэмэгдүүлэх үү? Хэрэглэгчдэр очих ачаал нь ямар байх вэ гэх юм уу? Энэ талдаа бол айгүй ач холбогдолтой. За үн терапиг бол мэдээж эрчим хүчний зохицуулах хороо одоо тогтоож байгаа. За хуулиарч тийм одоо эрх үүрэгтэй. Энэ дээр бол мэдээж одоо 2001 онд эрчим хүчний хууль шинжлэгдсэн гарснаас зохицуулах хороо анх байгуулагдсан. За тэрнээс хойш бол 2020 за 4 оны байдлаар бол нийт 12 удаа л одоо хэрэглэгчийн үн тариф хөдөлсөн байдیں۔ Тэгвэл бол яг тийм өртөгтэй бол хүрч чадаагүй бага ингээд нэмээд яваадсан. Тэгэхээр хамгийн сүүлд бол та бүхэн мэдж байгаа 2024 оны 11 сард одоо бид нэг сая үн тарифт өөрчлөлт оруулсан. За энэ ч бас нийгмийн хувьд бол нэлээд одоо шууган болсон. За бас нэлээд эсэргүүцэлтэй тулсан. За тэгээд бол ямар ч сан цахилгааныхаа үн тарифыг бол өртөгт нь ямар ч сан төхүүлж хүргэсэн. За энэ дээр бол ямар нэгэн ашигын асуудал бол яригдаагүй. Ямар ч өртөгт нь хүргэе гэдэг. Өөрөө ингээд салбар өөрөө ингээд эдийн засгийн хувьд алдагдaltaй байгаад ахаар айгүй олон бас хохиролтой зүйлүүд байгаад байгаа. Ягаад тэгэхээр энэ салбар руу бас гадаад дотоодын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна те. Хөрөнгө оруулалт орж ирэхгүй болохоор эрчим хүчний их үүсвэрээ барьж чадахгүй байна. За энэ хуучирсан тоноглол шугам сүлжээгээ шинжилж чадахгүй байна ч гэдэг юм ингээд ийм олон хоригдолтой зүйлүүд байгаад байгаа. Тэгээ ямар ч сан бид бол сая эхний удаад ингээд өртөгт нь цахилгаанаа бол хүргээд авсан. За давлааны хувьд бол эрчим хүчний зохицуулах хороо шийдвэрээ гаргасан. Гэхдээ засгийн газрын 132 дугаар тогтоол гараад одоо тэр одоо бидний гарсан шийдвэр бол тодорхой хугацаанд хойшлж байж байна. За тэгэхээр бид нар бас судалгаа хийгээд үзэхээр эрчим хүчний үн тарифын одоо шийдвэрийг олон улсад ингээд гаргадаг зарчим, за ер нь үнийн өсөлт өөрчлөлтөд хэрэглэгчид буцаад ямар хариу үйлдэл үзүүлдэг юм бэ гэдэг ингээд судалгааны үр дүнгуудээс харахаар бас сонирхолтой үр дүнгууд гардаг юм байлээ л дээ. Жишээлбэл одоо Америкийн нэгдсэн улс, Европын улсуудад ч гэсэн эрчим хүчний үн тарифыг өсгсөн даруйд хэрэглэгчид маш хурдан хариу үйлдэл үзүүлдэг. Гэхдээ урт дунд хугацаанд бол тэнд тасан цогцоод эргээд одоо эрчим хүчнийг хэмнэх, илүү хямд их үүсвэрийг хаах тийм дадал хөвшилт суралцдаг гэсэн ийм судалгааны бодит үр дүнгууд байна. За нөгөө талаас одоо өнгөрсөн жил бид нэр эрчим хүчний ингээд үнийг нэмэхээр хэрэглэгчид бас чамгүй одоо эсэргүүцэл гаргалаа шүү дээ тий. Ингээд ирэхлээр манад бол эрчим хүчний үнийг илүү ингээд үнийн шийдвэр энэ бүх байдал бол тэр олон улсын чиг хандлагаас арай өөр магадгүй одоо илүү тийм улс төржүүлсэн шийдвэр олгож авч үзээд байна уу гэж бол бид бол дүгнээд байгаа. За энэ дээр одоо таны бодол яг ямар байна? За нөгөө талд нь эрчим хүч одоо өөрөө суур одоо үн штэ тий. Гэтэл одоо 20 гаруй жилийн хугацаанд 12 удаа өөрчлөгдсөн. Гэтэл бусад бүтээгдэхүүн үйлчилгээ жишээлбэл одоо талхтай зөвлөх юм бол талхны үн гэхэд л яаж өөрчлөгдөж байгаа вэ бид нар мэдж байгаа шүү дээ тий. Тэгээ инфляцийн өөрчлөлттэй энэ төр ингээд энэ эрчим хүчний үн тарифын өөрчлөлт юу н уйлдахгүй байгаад байна тий. Тэгээд нөгөө талд нь үеийн засгийн газар энэ үнийн шийдвэрийг илүү ийм улс төржүүлж илүү одоо нийгмийн бодлогын хэрэгсэл болгож авч үзээд байна уу да гэсэн ийм бодол байна. Энэ дээр та одоо мэрэгжлийн үнийн хувьд үнийн шийдвэр гаргаж байгаа одоо зохицуулагч байгууллагын үнийн хувьд ямар дүгнэлт өгөх үү? Тэг яг нь ерөн зөв альч улс орны хувьд бол мэдээж энэ хэрэглэгчийн одоо тэр цахилгааны үн тарифыг одоо нэмэгдүүлэх бол өөрөө бас эмзэгэл байд юм байна. Одоо ингээд саяхан одоо Турк улсад эрчим хүчний зохицуулах байгууллагуудын одоо тэр дарга нарын нэг уулзалт зөвлөгөө боллоо одоо 2 жилд нэг удаа болдог. Тэрэн дээр бол бас энэ асуудал яригдж байна. Одоо нэгдүгээрт эрчим хүчний зохицуулах байгууллагуудын хараат тус байдлын асуудал яригдж байна. За хоёрдугаарт нь одоо энэ үн тариф өөрчлөгдөхөд одоо бас
улс төрийн зүгээс болоод нийгмийн зүгээс ямар одоо ийм эсрэг хүслүүд гарч байгаа талаараа бас тухайн улсууд бас өөрсдийнхөө туршлага гэдэг юм уу төгсөл байдлаа бас ярьж байна. За тэгээд тэндээ сонсож байхад бол ер нь л одоо мэдээж үн тариф нэмэгдэхэд бол хэрэглэгчийн зүгээс эзэж таатай хүлээж авдаг юм бэ. Зүгээр эсэргүүцэл нь гэдэг юм уу их баг гэдэг л асуудал байд юм байна. Тэгэхээр энэ дээр бол мэдээж энэ асуудал бол манай улс ч гэсэн байгаа. Тэгээ хамгийн гол нь яг эрчим хүчний үн тариф чи ер нь хаанаас эхэлж байгаа юм гэдгээ бас манай хэрэглэгч зарим нь ойлгохгүй байдаг шүү. Энэ бол зөвхөн одоо эрчим хүчний үн гэсэн нэртэй боловч тэр уурхай одоо тэслэгээгээ хийгээд нүүрсээ олборлохоос ахуулаад төмөр замын тээвэрлээд станцд хүргэж ирээд станц тэрийг нь одоо нүүрсийн шатаагаад цахилгаан дулаан үйлдвэрлээд буцаагаад дамжуулаад түгээгээд хэрэглэгчд очиж байгаа энэ процессын бүх одоо зардлууд эрчим хүчний одоо өртөгтөр сууж ирж байгаа байхгүй. Тэгэхээр бол энэ чинь айгүй олон одоо талын гэдэг юм уу олон оролцоотой ийм одоо бүтээгдэхүүн одоо эрчим хүчний үн бол тэгэхээр та бас яг зүйл харж байна л да. Ер нь бол эрчим хүчний үн сая ингээд нэмэгдснээс хойш ямар ийм эерэг хандлага ажиглаж байна гэхээр бас одоо бол ажиглаж эхэлж байна. Яаж юм гэхээр бол за хэрэглэгчд одоо эрчим хүч үнэтэй болоод ирэхээр хэмнэх ийм одоо орлогыг хийж эхэлж байна нэгдүгээрт. Энэ өөрөө бол манай Монголын эрчим хүчний салбарт эрчим хүчний ийм дутагдaltaй байгаа энэ үед бол бас айгүй давуу боломж үүсгэж байна. За хоёрдугаарт нь бол одоо айл өрхөөд орон бариад дулаалыгээд бүр ийм аян яваад эхэллээ шүү дээ тий. Урднууд ерөөс юм ярьдаггүйсэн шүү дээ. Тэгэхээр бол орон бариад дулаалж ийн гэдэг чинь эрчим хүчээ хэмнэж ийн эрчим хүчнийхээ төлбөрт байгаа одоо мөнгө зарцуулна л гэсэн үг шүү дээ. За гуравдугаарт нь бол бас энэ гэр хорооллын одоо хэрэглэгчд маань бол тархамл их усруу юу сэргээд эрчим хүчний их усруудыг маш их ийм одоо тавих хандлага явж байна. Энэ бол бас зүйтэй. Тэгээ энийг бол бас зохицуулахаараа бол бас бид дэмжиж байгаа. Яа дэмжиж яах гэхээр бол хуучин бол нэг айл одоо нэг нарны панел тавиад өөрийнхөө хэрэглээг хангачаад илүү гарсан эсрэгээ сүлжээнд одоо худалдана гэж байгаа байхгүй. Тэр нь бол нэг 140 төгрөг орчмоор худалдаг байсан бол сая бид тэр үнийг 285 төгрөг болгож байгаа юм. Тэгээд хэрвээ тэр айл өөрөө нарны дэлгэцтэй за хажуудаа батарей хураахуртай байжгаад орон аргил ачаалал үед өгөх юм бол 300 төгрөгөөр нийлүүлэх. Энэ чинь өөрөө бас тэр одоо хэрэглэгчтэй дэмжсэн бодлого гэж зохицуулахаараа бол харж байгаа. За дараа нь дөрөвт нь бол яг бас энэ хөрөнгө оруулагч нар айгүй эрчим хүчний салбарыг эргээд маш их сонирхож эхэлсэн. Одоо ингээл энэ дор чанц цаач гэсэн тэнэгээр явал одоо гарын үсэг зураал яваад байна шүү дээ. Тэгэхээр эн чинь өөрөө ингээд салбар өөрөө ингээд алдагдaltaгүй болоод мөн эрчим хүчний үн тариф нэмэгдээд ирэхээр хөрөнгө оруулагч нар за одоо тэгвэл бид энэ салбар руу хөрөнгө оруулъя. Эргээд ядахтаа одоо оруулсан хөрөнгөө бас эрсдэлгүй авчих юм байна гэсэн ойлголт төрж шүү дээ. Хуучин бол яадаг байсан гэхээр хөрөнгө оруулагчид эргээд нөт мөнгө авч чадахгүй учраас хөрөнгө оруулагчдыг хязгаарч нэг сонирхгүй байгаа. Тийм учраас гэхмэчлэнгийн одоо ийм давуу талууд за эрчим хүчний салбар бол яг 25 оны байдлаар улсын төсвөөс татаас авдаг болсон. Энэ бол одоо энэ төсөв хүнд байгаа энэ үед бол одоо нэгч байсан салбар төсвөөс татаасгүй болно гэдэг бол одоо төсөв талдаа бас айгүй тийм давуу байдлаас үүсэж байна те. Гэхмэчлэнгийн ийм одоо эерэг үзүүлэлтүүд бол бас гарч байна. Одоо ард иргэд бол энийг бас ойлгож эхэлж байна. За одоо мэдээж та бас дараагийнх нь асуух байх саяны үн тарифтэр юу н ямар бодлого барьсан гэвэл бид бас нэлээд олон шинэлэг зүйлүүдийг энд бас давхар хийсэн байж байгаа. Тэгээ энийг бол бас дараагийн юм дээр бас гарах байх гэж бодож байна. Тийм. Яг үнийн одоо тогтоодог аргачлал олон улсад бас янз бүр байна л да тий бид нар судалгаан дээр харахаар зарим нь бол одоо зардал дээр суурилж байхад зарим улс орнууд бол илүү одоо хэрэглэгчээ урамшуулах хэрэглээг дэмжих за зарим нь бол эдийн засгийн бусад хүчин зүйлүүдээс хамааруулаад одоо үн тарифын өөрчлөлтийг тогтоогоод гинт нэг удаа их нэмэх биш. Тэгээд маш одоо уян хатан үнийн зохицуулалт за магадгүй одоо инфляцид буурдаг өсвөл өсдөгч гэдэг юм ийм үнийн системүүд байдаг юм байлээ. Тэгэхээр миний дараагийн асуулт бол одоо хэдийгээр та хэд бол дөнгөж сая зөвхөн өртөгтөнд тулгаад нэмчлээ шүү дээ. Тэгээд цаашдаа ер нь энэ үн тарифыг яаж тогтоож авах ёстой юм саяын хийсэн үн тарифын шинжилэл ер нь яг
ямар бодлогоор хаашаа чиглэлд хэрэгжсэн бэ? Сая бол одоо яг хүмүүс нэг талдаа бол энэ үн тариф нэмлэл гэдэг асуудал энд яригдаад байгаа байхгүй. Гэхдээ бид энд бол бас тодорхой төвшөнд ингээд тарифын шинжилгээг давхар хийсэн гэж ойлгож байна. Энэ юу гэхээр за яг нэгдүгüүрт нь бол ингээд өртөгт нь хөргөчлээ тийм ээ. Одоо өртөгт нь хөргөчөө цаашаа яах вэ гэхээр зах зээлийн зарчмаар одоо эрчим хүчний үн тарифыг одоо цаашдаа индексжүүлээд явдаг болъё гэж байгаа. Өөрөөр хэлбэл ингэж олон жил барьж байгаа дахиад 40-50% огцом нэмдэг биш. Бага багаар хөдөлдөг. Гэхдээ энэ өөрөө зах зээлийн үндсэн одоо үзүүлэлтийг уйлддаг. Энд бид бол нэг дөрвөн хамаарлыг авч үзэж байгаа юм. За нэгдүгüүрт нь бол мэдээж инфляц байна те. Инфляц, за валютын ханшны өөрчлөлт, за дээр нь нэмээд одоо манай эрчим хүчний салбарт бол энэ импорт эрчим хүчний үн айгүйх савлаад байгаа юм. Импорт эрчим хүчний үн. За дөрөвдүгüүрт нь бол энэ шинэ их үүсвэрүүд ч өөрөө бас өндөр үнэтэй орж ирж байгаа шүү дээ. Энэ шинэ их үүсвэрүүдийн хамаарал одоо сэргээгдэх эрчим хүч байна, нүүрсээр ажилтдаг станцууд байна. Ийм дөрвөн хамаарлаас хамааруулаад цаашдаа бол өөрөө ингээ хөвгч үн байдлаар таны хэлснээр ийм байдлаар бид бол одоо энэ төсчүүлэхийн арга аргачлал томьёо бүх юм хийцэн. Ингээд үнэхээр одоо улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайжраад за долларын ханш буураад гэдэг юм уу импорт эрчим хүч одоо үнэ буурах юм бол хэрэглэгчийн тариф дагаад буурдаг. Ингээд хөдөлдөг. За энийг бол одоо цаашдаа хийн гэсэн юм зорилго тавиад бид бэлтгэсэн байж байгаа. За хоёрдугаарт нь бол бас нэг шүүмжил дагуулад байгаа юм нь сая нөтх айл өрхтөр нэг ялгууртай хүн тогтоосон шүү дээ. Ялгууртай хүн энэ дээр бол за хүмүүс бол яг зарим нэг ойлгохгүй ч хүмүүс байгаа тий. Бас мэдээлэл дутууч байж болно. Яагаад ингэж ялгууртай хүн тогтооцсон бэ гэж. Тэгэхээр ер нь бол одоо сүүлийн тэр үн тарифын өөрчлөлт нь одоо ковидоос хойш одоо энэ ахуйн хэрэглээний үнэ ерөөсөө хөдөлгөөгүй. Огт хөдөлгөөгүй. Өөрөөр хэлбэл 140 төгрөгөөр л айлд өгч ирсэн шүү. Тэгсэн чинь өртөг маань болохоор 280 төгрөг болцсон байсан. Нэг дахин бага үнэ. Тэгэхээр Монгол улсад нийтдээ одоо яг 24 оны 12 сарын 31-ний байдлаар нэг 788 мянган айл өрх одоо эрчим хүчний яг гэрээт айл өрх байгаа юм. Тэгэхээр энэ 788 мянган айл өрхийг бүгдийг нэг сагсанд хийж агаад бүгдийг ингээд 40-50% нэмчих юм бол за энд үл өстой жинхэнэ нөгөөх асуудал тэнд үүснэ. Энэ айлууд чинь бас орлогын янз янзын төвшөнд байна те төлбөрийн чадвар гэл маш олон зүйлүүд байна. Тэгэхээр бид энийг бол олон улсад ч байдаг. Одоо Японд ч гэсэн яг манай энэтэй адилхан юм ялгууртай үн байдаг. Тэгэхээр нэг 3 шатлал болгож байгаад ялгууртай нэмсэн. Өөрөөр хэлбэл хэрэглэнээс нь хамааруулаад одоо 0-150 кВт цаг хэрэглээтэйг нь бол одоо юу гэдгийг одоо араа бага нэмээд 150-аас 300-г нь араа их 300-аас дээшээ гарсныг бол өртөгт нь өргөсөнөр ч юм уу. Ингээд хуваагаад үзэхэд тэр 0-150 кВт хэрэглээтэй одоо айл өрх бол нийт хэрэглэгчдийн 788 мянган хэрэглэгч чинь 45% тэнд байгаа байхгүй. Тэгэхээр бол үнэхээр гэр хорооллын зүгээр энгийн хэрэглээтэй айл өрх бол яг эрчим хүчний хэрэглээр харьцангуй бага байна. Одоо ингээд хоол ондоо бол одоо юун дээр гал дээр хийгээд идчихдэг нэг ороо нэг жоохон телевиз үздэг юм уу гэр ласааж байгаа л ингээд унтчихдаг айлууд бол бас дийлэх нь шүү дээ. А 150-аас 300 кВт хэрэглээтэй айл 40%. Тэгээ нэг 300-аас дээш гээд байгаа чинь бол 15% л байгаа байхгүй юу? А энэ 15% бол үнэхээр хэрэглээ өндөр. А бид бас энэ дээр ингээд судалгаа хийж үзсэн. Одоо энэ дээр бол тэгэхээр энэ 15% дотор ямар одоо хэрэглэгч хамарж байна вэ гэхээр хоёр бүлэг англи байгаа. За нэгдүгээрт нь бол үнэхээр гэр хороололд одоо цахилгааны халаалтаар шийдэгдсэн бас нэг тийм бүлэг хэсэг байна. Одоо байна нэг 23 мянга ч юм айл байна те. За нөгөөх нь бол одоо энэ богд уулын артлын амны ч гэдэг юм уу цуслангийн том давхар хаусууд те. Энэ нөхдүүд чинь бол дан цахилгаанаар халж байгаа. Эднүсийн хэрэглээ бол асар өндөр. Одоо сарын хэрэглээ нь бараг зарим нь 10 сая төгрөгч гардаг айл байна. 8 саяд гардаг ч байлаа. Тэгээ яг энэ хоёр бүлэг дээр бол нөтх өндөр хэрэглээтэй одоо араа өндөр төлбөр төлнө. Бага хэрэглээтэй айлууд бол араа бага төлбөр төлнө гэдэг ерөнхийд зарцсан барьсан учраас энэ 15% дээр бол асуудал үүссэн. Тэгээ энэ дээр бол бид бас ямар арга хэмжээ авсан гэхээр за тэр гэр хорооллын цахилгааны халаалтаар шийдсэн айлуудаа бол шөнийн хөнгөлт гэдгээр нь араа илүү хөнгөлтийг үзүүлье гэд одоо нэг хөнгөлт үзүүлэх хугацааг цагийг уртсгаад хөнгөлт үзүүлэх хэмжээг нь ихсгээд өгчөж байгаа.
Яг үнэхээр энэ тэр одоо ингээд том хаусуудаа одоо үнэхээр халааж байгаа, цахилгаанаар халааж байгаа хүмүүс бол одоо тэднээс бол энэ тус тэр бол гарцсан баг хамрагдана. Яг ер нь бол хамрагдана л. Тэгэхээр бол мэдээж одоо их хэрэгжилж байгаа тийм төлбөрийн чадварын боломжтой нөхдүүд бол тэгээ төлбөрөө төлөх гэж байгаа. Төлбөрөө төлөд хамаагүй их хэрэгэл. Вараа нэг жоохон орлого багтаа гэдэг юм уу, баг хэрэгэлдэг нөхдүүд нь баг төлбөр төлөе гэсэн нэг ийм л зарчмаар сая бид юугаа хийсэн. За тэгээ гуравт нь бол яг орооны оргил ачааллын тариф гэдэг шинэ гаргаж ирж байгаа. Хуучин бол байхгүй, аж ахуйн нэгжтэр л байсан. Айл өрхтөр бол байхгүйсэн шүү дээ. Энэ оргил ачааллын тарифыг гаргаж ирэхээр хүн одоо өөрөө хэрэглээгээ удирдах боломж олгож байгаа. Одоо үнэхээр энэ оргил ачаал дээр нь аль болохоор баг хэрэглээд нөө шүн өдөр нараа их хэрэглээд байгаа юм бол тэр хүн одоо төлбөрийнх нь одоо хэмжээ баг гарна гэдэг утгаар хүнд одоо хэрэглэгчдэд одоо сонголт бий болгож байгаа байхгүй. Гэх мэтлэнгийн саяны одоо үн тарифын өөрчлөлтөөр ийм хэд хэдэн бас шинжилгүүдийг бас тарифа давхар хийгээд авсан байж байгаа. Тэгэхээр харин яг олон улсад ч гэсэндээ ер нь бас тиймэрхүү хандлага байдгийн билээ л да. Одоо жишээлбэл цагийн анс юм уу хэрэглээний түвшингээс нь хамаарат ялгаатай тарифыг нэвтрүүлдэг. Тэр нь тэгээ хэрэглэгчдэд өөрөө эрчим хүчийг илүү ухаалгаар хэрэглэх, удирдах тийм одоо соёлыг суулгадаг юм байна гэж харсан. Тэгэхээр яг энэ шинжилэл ингээд цаашаа үргэлжлээд явах юм бол магадгүй одоо хэрэглэгчид эрчим хүчний үн цэнийг илүү мэддэг болох ийм хандлагатай болох байх гэд би ч гэсэн бас тэр дээр бол ер нь санал нэг байна л да. За тэгээд дараагийн миний асуулт бол ер нь ингээд зарим улс орнуудад эрчим хүчний үн тарифын зохицуулалтыг хийж үнийг одоо өсгөх бууруулахдаа хэрэглэгчийн саналыг авч тусгадаг тий хэрэглэгчээр хилцүүлдэг ийм практик байдгийм байна. Тэгэхээр энэ дээр эрчим хүчний зохицуулах хорооны бодлого ер нь ямар вэ? За нөгөө талаасаа бид нэр хэрэглэгчдээс бас судалгаа хийж үзэхдээ ер нь эрчим хүчний үнийг хэн тогтоодог вэ гэд ингээ асуухаар эрчим хүчний зохицуулах хороо гэдгийг мэддэг нэг 30-40% л байгаа байхгүй юу? Тэгээд ихэнх нь одоо их хурлын дарга шийддэг, эсвэл засгийн газар шийддэг ч гэдэг юм. Эсвэл бүр одоо хэрэглэгч очдог эцсийн цэг болж байгаа цахилгаан түгээх компаниуд шийддэг ч гэдэг юм. Ийм ойлголттой байгаад байт юм лээ. Тэгэхээр яг энэ нөгөө нэг өөрийнхөө хэрэглэгчдэд мэдээлэл өгөх, хэрэглэгчээр хилцүүлэх, хэрэглэгчийн эрчим хүчний салбарын талаарх мэдлэгийг сайжруулах тал дээр та нар ер нь ямар бодлого барьж ажилладаг вэ? Тийм яг ер нь зөв олон улсад бол дийлэнх улс орнууд бас энэ эрчим хүчний үн тариф нэмэхдээ хэрэглэгчдээр тийм хилцүүлэг хийд юм лээ. Гэхдээ хилцүүлгээ бол янз янзын төвшөнд төлөөлөл болгоод одоо хилцүүлэгт оруулж болно. Эсвэл одоо олон нийтэд бүр ингээд нийтээр нь хилцүүлэг хийж болно. Эсвэл тодорхой одоо цуглуулад уулзалт зөвлөгөөн байдлаар хийдэг ингээд. Тэг яг ингээд манай эрчим хүчний салбарын хувьд бол ингээд өмнөх түүхүүдийг харж байхад яг тийм олныг хамарсан ингээд хилцүүлэг 2 удаа л хийсэн мэт юм байна. За тэр нэг удаа одоо жишээлбэл дорндын одоо хэрэглэгчдийн эрчим хүчний үнийг нэмнэ гэдэг ингээд хилцүүлэг хийхэд ард иргэд бүр хөөгд гарч ирсэн байна. Ерөөсө хүлээж аваагүй. За дараа нь бас хийсэн мэдээж бол энэ дээр бол яг өнөөдрийн төвшөнд бол ард иргэд бас яг энийг хүлээж авах тийм одоо юу гэдгийг сэтгэл зүйн гэдэг юм бэлтгэл жоохон хангалттай байгаа л да. Мэдээж үн нэмэхээр л хэн болгоны амьдралд нөлөөлдөг учраас аль болохоор нэмүүлэхгүй байх л бодлого барьдаг. Яг зүгээр захиргааны ерөнхий хуульд бол хилцүүлгийг бас хэд хувилбар байгаад байгаа. Одоо өөрөөр хэлбэл сошиалаар бас хилцүүлэг явуулж болно. Эсвэл тодорхой байгууллага өөрийнхөө вебсайт дээр одоо үн тарифа тавиад тэндээс ард иргэдээс санал аваад явуулж болно ч гэдэг юм уу те. Эсвэл олон нийтэд ингээ хилцүүлэг хийнэ гэсэн ингээд олон сонголт байгаа байхгүй юу. Бид бол сая ер нь яадгүй гэхээр тэгэхээр байгууллагынхаа вебсайт дээр одоо бид үнийг ингэж нэмэх гэж байна гэж тавиад. За тэн дээр бол бас мэдээж хүртээмж бол бага байгаа л да хүмүүс зарим мэдэхгүй ч юм уу те. Яг саналууд ирдгийн. Ер нь саналууд ирээд энэ тэгтэл дийлэх нь бол буруу л гэсэн санал ирдэг. Саяны 2024 оны үн тариф нэмэхэд бол би харин нэлийн сайн хилцүүлэг явсан гэж ойлгож байгаа шүү дээ. Ягаад тэгэхээр энэ чинь 11 сарын 15-нд үн нэмсэн шүү дээ. Тэгэхэд 9 сарын ихээр дор чанд сайд гараад үнийг одоо ингээд нэмнэ гэдэг ингээд шууд зарлцсан. Тэр чинь реформын үндэсний хорооны дарга байсан учраас.
За тэрнээс хойш сошиалар бол ер нь нэлээд одоо эрчим хүчний үн тарифтай холбоотой одоо хилцүүлэг гэх юм уу санал шүүмжил маш их явсан. Ер нь энэ жил бол за дээр нь бид чинь сая үн нэмэхдээ бол засгийн газарт 3 удаа танилцуулж байгаа. За намуудын бүлэг дээр одоо ингээ мэдээлэл хийж байгаа ч гэдэм үү. Саяны одоо үн тариф бол харин бас нэлээд одоо олон газар мэдээлэл өгж бас хилцүүлгүүд бас хийгдсэн ингэж ер нь бид бол өөрсдөө ойлгож байгаа. Ер нь цаашдаа бол таны хэлдгээр бас энэ хилцүүлгийг араа өргөө хүрээнд олон нийтийг хамарсан байдлаар бас хийх ёстой юм байна. Гэхдээ тэр нь өөрөө одоо яг ямар үр дүн авчрах вэ гэдгээс хэлж мэдэхгүй. Ер нь хийх нь зөв юм байна гэдгийг бол бид бас ярьж байгаа. За одоо сая өөрийн чинь бас ярианд гарлаа шүү дээ. Одоо үн тарифын гээд гарах гэж байгаа шийдвэрийнхээ талаар улс төрийн намуудад ч гэдэм үү, бүлэг дээр ч гэдэм үү, хурал дээр танилцуулсан гэд. За яг олон улсын цэвэр дуршлаг эдрийг бид нар судалж үзэж байхад эрчим хүчний зохицуулах хороо гэж нэрлэж байгаа одоо эрчим хүчний зохицуулалтын байгууллагууд бол хараат бус байх ёстой шүү дээ тий. Өөрөөр хэлэх юм бол зах зээл дээр нэг талаасаа үйлдвэрлэгч нөгөө талаасаа хэрэглэгч тэдний эрх ашгийг тэнцвэртэй ханхуйцаар зохицуултыг хийж явах ёстой. Тэгээ хараат бусаар шийдвэрээ гаргаж явах ёстой. Тэгэхээр энэ эрчим хүчний зохицуулах хорооны тэр хараат бус байдал юу н манайд хэрэгждэг вэ гэсэн асуулт байна. Зүгээр бид нар бас судалгаа хийгээд үзэхээр ганцаарчлсан ярилцлагууд бүр одоо анхны эрчим хүчний зохицуулах хорооны дарганараас ахуулаад ийм хүмүүстэй ярилцлага хийж үзэхэд бол ер нь хараат бус байдал бол тийм сайн биш ээ гэсэн ийм судалгааны үр дүн бол гарчаад байгаа. Энэ дээр та одоо ямар бодолтой байдгүй? Тийм би л сая хэлсэн шүү дээ. Түркт ингээд зохицуулах байгууллагын удирдлагууд уулзаад зохицуулах байгууллагуудын одоо хараат бус байдлын талаар ингээд бас хилцүүлэг явж байгаа байхгүй. Тэгэхээр бол маш олон улс одоо ч ингээд нийтээ нэг 150-д улс оронд ийм зохицуулах байгууллага байгаа юм. Одоо тэгэхээр ингээд тэр хүмүүсийн зөвлөгөөг сонсож байхад бол бас л яг ингээд хараат бусаар 100% хараат бусаар бас шийдвэрээ гаргаад явж чаддгүй юм байна гэсэн ойлголт төрсөн. Гэхдээ тэр нь бол их багын хэмжээ бол байх шиг байна. Зарим нь бол одоо бүр ингээд зогсоочдөг ч юм уу. Одоо ингээд жишээлбэл гүрж бол нэлээд одоо яг эрчим хүчний зохицуулалт, үн тариф, зах зээлийн талаар бас нэлээд урд яваад байгаа болсон байхгүй. Тэгэхээр тэр нөхдүүд юу ярьж байгаа нэхээр үн тарифыг одоо бөөний өрсөлдөөн зах зээлд оруулъя гэд танилцуулга хийсэн баг. Тэгэнгүүт энэ ямар үр дагавар авчрах вэ гэхээр энэ бол одоо ингээ үн буурнаа. Тэдний ч өөрөө усан цахилгаан станц бас олонтой учраас ийм аргаар ингээ өрсөлдөө үн буучих юм байна гэнгүүт засгийн газар нь юу гэсэн хэрэг тэгвэл ийм буух боломжийг бол та нараад үнэ ихлэ буулгачих гэдэг ингээд. Тэгээд буцаацсан байгаа байхгүй. Тэгээд тэднээс ч өөрөө хүчээр үнэ ингээд буулгасан гэж. Тэгэхээр тэр чинь бас улс төрийн нөлөөлөл тэнд явж байгаа байхгүй. Гэх мэтлэнгийн ер нь ингээд юунууд бол байдаг гэж байгаа. Одоо биднээс Америкч одоо өөрөө нэг муж болгон дээр бас юм зохицуулах байгууллага байдаг шүү дээ. Тэгээ бид нэг 4 мужийн зохицуулах байгууллагатай бас манай байгууллага хамтын ажиллагаатай л да. Бид очиад бас тэднээс дээр ажиллаж байхад тэр чинь мужийн захирагч нь томилж байгаа. Тэгэл бас нэг яг тийм нэг сонгуул Монголтой үед бол за та нар хамаагүй нэмж болохгүй шүү гэдэг тийм анхаар бол байнга л байдаг гэж байгаа юм. Тэгэхээр бол яг зохицуулах байгууллага уул нь бол хараат бусаар ажиллах хэрэгтэй. Гэхдээ бас нэг тодорхой төвшөнд яагаад ингээд засгийн газар танилцуулаад идэв гэхээр эрчим хүч чинь өөрөө нэг суур үн учраас за тэгээд айгүй олон нөлөөлөлттэй одоо юу гэдэг инфляц гэдэг юм уу одоо бусад салбарууд нөлөөлөлттэй учраас хүссэн үсээгүй одоо яам засгийн газарт бид ингэж нэмэх гэж шүү гэдгийг бас урьдчилж танилцуулаад байгаа. Тэр нь өөрөө жишээлбэл одоо улсын төсөв яригдах үед ч юм уу дараа онд нь одоо төсвийн байгууллагуудынхаа нөгөөх нэмэгдсэн одоо зардал мөнгийг төсвүүдээрээ суулгахаас ахуулаад энэ чинь зайлшгүй нэг юм холбоотой зүйлүүд байгаад байгаа юм л да. Тэгэхээр энэ дээр бол тэр утгаар нь бол бид ч бас засгийн газрын юмд бас танилцсан. Гэхдээ засгийн газар бол яг ингээд та нар эрчим хүчний үнийг бити нэмээч гэдэг юм уу тийм шийдвэр бол гарахгүй. Тэгвэл хуульч өрсөж чинь те. Саяны дулааныхыг бол яаж ийм гэхээр ерөөсөө одоо Монгол улсын хэмжээнд төрийн байгууллага за тэр орон нутгийн удирдлагын байгууллага гарч байгаа ямарваа нэгэн одоо төрөөс тогтоож байгаа үн тарифыг аливаа бүтээгдэхүүний үн тарифыг одоо 2020 оны 1 сарын 1 хүртэл нэмэхгүй байх гэдэг юм
ерөнхий ингээд шийдэл тогтоол гарчаар тэр дотор нь манай дулааны үн орчоод яваад байгаа. Тэрс дулааны үнийг бити нэмээ гэсэн шийдвэр бол тэр гаргаж болохгүй тийм. Тэгэхээр яг тэрэн дотор хамагдаад тэгэхээр бол ер нь бол төрийн бас оролцоо нь ингэж яваад байдаг. Хоёрдугаарт бол та бүгдийн одоо судалгаан дээрээс бас нэлээд тийм нарийвчилсан бас дүгнэлтүүд гарч ирэх байх гэж найдаж байгаа. Яг тэгэхээр манай удирдлагын академийн багш нар маань бол хөндлөнгийн байдлаас тэгээд та нар бол бас энэ сайд дарганаар ажиллаж байсан хүмүүс өмнө эрчим хүчний зохицуулах хорооны яг шийдвэр гаргах төвшөнд ажиллаж байсан хүмүүстэй маш ингэж ярилцлага юм хий санал авч байгаа юм гэж ойлгосон. Тэндээс бол харин нэлийн тийм бодиттой дүгнэлтүүд гарч ирэх байхаа л гэж найдаж байна. Тийм. Яг нь ер нь бол яг урьдчилсан байдлаар ингээ хэлэхэд бол эрчим хүчний зохицуулагчаар ажиллаж байсан хүмүүсээс ярилцлага хийхээр дийлэнх нь бол ер нь эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрт бол бас засгийн газар за түүний дотроо бол ерхий сайдын одоо нөлөө бол байдаг. Яагаад тэгэхээр хэрэглэгч бол цаанаа одоо нэг талаасаа сонгогч тий. За нөгөө талаасаа бол мэдээж одоо засгийн газрын мөрийн хөтөлбөрт бол аливаа бүтээгдэхүүн үйлчилгээний үнийг тогтвортой байрах, инфляцийг барах гэдэг бодлого тусгагдсан байдаг гэд тэр үүднээсээ бол нөлөөлдгөө гэсэн ийм зүйл гарч байгаа. Нөгөө талд нь эрчим хүчний үнийг ингээ өсгөхөөр бусад салбар хитрхи дагаж одоо тий үндэслэлгүйгээр үнэ нэмээд байна уу гэсэн ийм зүйлүүд байдаг. Энэ дээр бол та хэд хийсэн тооцоо судалгаа байна уу? Ер нь одоо жишээлбэл ингээд бид нар бас зарим нэг бүтээгдэхүүн үйлчилгээнд дээр тооцож үзэхээр эрчим хүчний үнийг хүртэгт нь эзэлж байгаа хувь нь маш бага байхад одоо үн нэмлээ гэдэг сургаар бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ үнийг нэмдэг бусад салбарууд энэ нь эргээд эрчим хүчний үнийн өсөлт нь өөрөө хэрэглэгчдийн эсэргүүцлийг дагуулах гол юу болоод байна уу гэж хараад байгаа. Тийм зөв. Яг сая ингээд үн нэмэхэд бол гадны донор байгууллагууд юу зөвлөж ирсэн гэхээр та нар ингээд нэг дор их нэмж болохгүй. Одоо юу гэдэг одоо 40% нэмлээ гэхэд нэг 10-10-аар 4 удаа хуваагаад ингээд нэмэх ёстой ч гэдэг юм уу. Ийм зөвлөмжүүдийг бол байнга өгж ирсэн. Тэгэхээр бид бол бас ингээд мэдээ шийдвэр гаргахын тулд бол бас тодорхой судалгаанууд хийж байгаа шүү дээ. За ер нь яа бол одоо бас хэрэглэгчдэр очих ачаал байх уу. Одоо яавал одоо энэ огцом өсвүү гэдэг. Тэгэхээр яг тэр хүмүүс бас манай улсын нэг одоо юу ерөөс ойлгохгүй байгаа байхгүй. Манайх бол яаж юм гэхээр эрчим хүчний үн одоо нэмэгдэж чинь гингууд бид рүүлстэй дор чанд сайд 9 сард ингээд мэдгэтгэхэд 11 сарын 15-наас шийдвэр гаргахад 10 сарын дундуур ихэд юмны үн өссөн байсан. Энийг бол статистикийн орооноос гарч ирсэн шүү дээ. Өссөн. Өөрөөр хэлбэл манайхаа ч сургаар ингээ юм өсгчдөг. Өөрөөр хэлбэл одоо за нэг талхан дээр ч гэдэм юм уу сүүн дээр за цахилгааны зардал нь эрчим хүчний зардал нь 5% л эзэлж байгаа тий. Тэгэхэд эднээс ч 50% ингээ өсгөж байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг бас яг хяндаг газар нь хаана байд юм бэ тий. Бас энийг бас тодорхой төвшөнд хянахгүй бол за яг Америк эднээс бол яг л юу байд юм бэ? Яг тодорхой төвшөнд яг л өөрсдийнхөө наваадах зардлын хэмжээнд л одоо өсөлтөө хийдэг юм байл л. Манайх чинь тэхгүй яваачаад ингээд сургаар нь өсгөөд ингээд. За хоёрдугаарт нь яагаад ингээд бага багаар нэмж болоогүй юм бэ гэдэг асуудал маш их гарч байгаа. За энэ дээр бол бид бол бас нэг нэлээд судалж шийдвэр гаргасан. Жишээлбэл биднээс одоо 40%-ийг 10-10-аар 4 удаа нэмсэн бол магадгүй 4 удаа юмны үнэснэ. Нэгдүгээрт, хоёрдугаарт эхний 10%-ийг нэмүүлээл ёстой нэг хаа нэгэн газар зогсоочих магадлал өндөр байхгүй юу. Тэгэхээр энэ чинь бид чинь нөгөө тийм бүтээгдэхүүний өртөгт нь хүрэх гэж байгаа бас тодорхой юм зорилт тавиад ингээд яаж байгаа хүмүүс чинь тэр зогсож байгаа магадлал өндөртэй. Тэгээд энэ чинь олон жил ингээд бариад яатсан учраас саяны одоо ингээд нэг удаагийн нэмэлтээр л энэ бол мэдээж одоо хэрэглэгчдэр тийм таатай байхгүй л дээ. Гэхдээ энэ чинь нэг удаа ингэж хүргэж авч ээж цаашдаа ингээд энийг зах зээлийнх нь гормоор баг багаар ингээд бариад явахгүй бол эн чинь өөрөө ингээд тонорсоор байгаа сүлдээ бүр 1-2 дахин болчвол яах вэ гэх асуудал гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр яг гадныхан бол яг манай тэр зовлон бас сайн ингээд тооцож байна уу болохгүй байна уу гэдэг бас юм байгаад байна. За тэгэхээр одоо өртөгтөнд хүргэж нэмсэн гэдгийг бас нэг талаас одоо зах зээлийн нөгөө тал болох үйлдвэрлэгчид буюу нийлүүлэх цахилгаан түгээх дамжуулах компани төлөөллүүд бол шүүмжлэлтэй хандж илээ л дээ. Одоо жишээлбэл
өнгөрсөн өвөл одоо өртөгт нь хүргээд нэмсэн гэтэл одоо дахиад нөгөө эрчим хүчний салбарын тоног төхөөрөмж өөрөө ихэвчлэн дандаа импорт их байж гин тий. За дээрэс нь одоо дундаж цалин хөлс ингээд өсөж гин. За бусад инфляцаас шалтгаалаад тоног төхөөрөмжийн болон бусад зардлууд бол нэмэгдэж байна. Ингээд ирэхээр дахиад эрчим хүчний салбар алдагдaltaй болж байна. Одоо дорвитойх нь нэмэх ёстой байсан гэд үйлдвэрлэгчид нэг талд нь бол хэлж байна, тий. За энэ дээр одоо та хэд ямар байр суурьтай байна? Зохицуулагч нар өөрөөр хэлэх юм бол та хэд чинь бол хэрэглэгч нэг талаас зохицуулагч одоо тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын аль альных нь сонирхлын тэнцвэрийг хангах үүрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэр дээр та хэд ямар байр суурьтай байна? За залгаад яг дараагийн нэг асуулт нь бол та ингэж нийлүүлээд бас хариулна үз. Ер нь хүмүүс эрчим хүчний компаниуд одоо дийлэнх том компаниуд маань төрийн өмчийнх байна. Энэ төрийн өмчийн компаниудын засаглал, зардлын өсөлтийн талаар хэрэглэгчид маш шүүмжлэлтэй бас ханддаг. Энэ дээр одоо зохицуулахороо ямар байр суурьтай байдаг вэ? Тийм, зохицуулахороо бол хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Одоо дарга ганцаараа хэзээ шийдвэр гаргадаг. 5 хүн суужгаад тэгээд олонхойгоо саналаар шийддэг. За энэ 5 хүн дотор бол би яагаад энэ бас энэ шийдвэрийн талаар ярьчих вэ гэхээр сая та хэлсэн шүү дээ. Нэг талдаа бол тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу эрчим хүчний компаниуд ирэх ашиг байна. Эднээс бол үнэ аль болохоор их нэмүүлж одоо орлогоо нэмэгдүүлэх сонирхолтой. Яг нөгөө талд нь хэрэглэгч ирэх ашиг байна. Өндөр нэмчих юм бол хэрэглэгч тохирно тийм үү? Хэрэглэгчтэй удаад нэмэхгүй бол одоогийн яваад байгаа энэ тусгай зөвшөөрөл эзэмшигч нохроо яваад байна шүү дээ. Тэгэхээр энэний тэнцвэр балансыг нь л одоо бид хангаж явах хэрэгтэй. Тийм учраас одоо манай энэ 5 зохицуулагч чинь за 3 нь бол төрийн төлөөлөлгээд орон тооны 3 хүн байна. За нэг нь бол яг нэг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх ашигыг хамгаалах уу худалдаа ажил дээр нь танхимаас нэг хүн байдаг. Нөгөө талд нь бол хэрэглэгчийн эрх ашиг хамгаалахаас нэг хүн байдаг. Ингээд үн терапи ярих үед манай хурал бол ерөөсө байнгын л одоо тийм ихтгэлцээний дунд байдаг. Одоо нэг тал нь их нэмүүлнэ гэдэг, нөгөөх нь болохгүй хэрэглэгч хохирно гэдэг байр сууриас ханддаг гэдэг юм ингээд. Тэгэхээр бол яг бидний гарч байгаа шийдвэр бол тэр дундаас гарч байгаа учраас харьцангуй одоо бас их алдаа модог би багтаа гардаг болоо гэж нэгдүгээрт ингэж бодоод байгаа. За хоёрдугаарт нь бол яг ер нь бол мэдээж одоо бид тэр тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй одоо бас яагаад одоо бодох цаг нь болчиход байна гэхээр энэ манай эрчим хүчний салбар чинь бол бас насжилт аяг өндөр болчихлоо ш тоноглоод. Одоо энэ эрчим хүчний хөөсөрүүдийн бол нийт тоног төхөөрөмжийнх нь бараг 20 гаруй хувь нь ерөөсө хугацаанд бүр дууссан. Одоо саяны тез гаруудын гарсан юм гэлээд ш. Баталгаат хугацаа гэж байж байгаа ш илүү тоног төхөөрөмж ажиллах хугацаа. Тэр одоо амьдрах одоо тэр хугацаа нь бол ингээд хэтэрсэн. За цахилгаан дамжуулах төвөөс сүлжээний хувьд 40 гаруй хувь нь ерөөсөө одоо ингээд бас хугацаанд дууссан. Өөрөөр хэлбэл машинаар бол ямар ч одоо баталгаагүй машинтай л явж гин гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол нөгөө энэ тоног төхөөрөмжөө шугам сүлжээг шинжлэх заашгүй шаардлага байгаад байдаг. Энийг шинжлэх гэхээр нөгөө саяны орлого мөнгөнд хүрдэг ч гэдэг юм уу. Тийм учраас энэ дээр бол одоо бид бас мэдээж төр засгаас тодорхой бодлого гаргаад ингээд хэрэгжүүлээд явж байгаа. За хоёрдугаарт нь бол одоо ингээ өртөгт нь хүрэгчээд ингээ зогсчоор дахиад одоо асуудал үүсэж байна тийм үү. Энд яагаад вэ гэхээр ингээд байгаа шүү. Одоо өнөөдөр чинь Монгол улс чинь бас ингээ чөлөөт зах зээл шилжээд бас тодорхой хугацаа өнгөрчлөө шүү. Бид одоо тухайн одоо станц гэдэг юм үйлдвэрийн төрийн зохицуулалт ороод явхаар орлого талд нь бол ингээ зохицуулалт хийгээд бариад шүү ингээ зохицуулалт. Зардал нь бол ерөөсөө чөлөөт зах зээл дээрээс юм хөдөлж авч байгаа учраас тэр бол ерөөсөө захирагдахгүй явж байгаа байхгүй юу. Одоо нэг сэлбиг авлаа гэхэж зах зээлийн үнээр л авна. Орлого талын нь бол ингээд яагаад байгаа учраас. Тэгэхээр бол ер нь бид бол цаашдаа одоо мэдээж энэ шинэ их үүсвэрүүд орж ирж байгаа. Эднээс ч өндөр өртөгтэй бас орж ирж байна. Тэгээ энэ өндөр өртөгтэй орж ирж байгаа одоо энэ их үүсвэрүүд ч мэдээж эрчим хүчний салбарт бас яг эдийн санхүүгийн хувьд бас тодорхой дарамт учирч л байна л да. Одоо ингээд нэг талтаа одоо ингээд бөөрөлжүүт орсон айгүй сайн мөн л да одоо хэрэглэгчийг одоо ингээд эрчим хүчээр таслахгүй байх талдаа бол сайн. Бага нурын батарей ингээд орж ийн ч гэдэг юм уу. Тэр баянгийн станц гал ингээд нөгөө талтаа бол эднээс ч их өндөр үнэтэй ийм өртөгтэй бүтээгдэхүүн орж ирээд нийлүүлэлт ихсээд ирэх юм бол нөгөө орлогын чинь л одоо дийлэнх тийш орсно гэсэн үг шүү дээ тийм ээ. Тийм. Тэгэхээр энэ дээр яах вэ гэхээр дахиад одоо хэрэглэгчийн
тарифыг хөдлөх ийм жоохон хүндрэлтэй байдал үүсэж байгаа. За одоо энэ цаашдаа ер нь ямар одоо асуудал хүндрэлтэй байж болох вэ гэхээр энэ шинэ орж байгаа их үүсрүүд хөрөнгө оруулалтаар орж иж байгаа нөхдөөч юм бол одоо өндөр үнэтэй ч урт хугацаат гэрээ одоо PPA гэдэг чинь тийм 25 жил 30 жилийн ийм гэрээтэй орж ирж байгаа байхгүй. Энэ гэрээтэй хүмүүс чинь бол одоо өөрөөр хэлбэл чи энийг одоо жилд ийм эрчим хүч авнаа л гэд гэрээнд нь заагаад ятсан бол тэрийг авахгүй бол торгуул тавиад байгаа. Тэгэхээр бол энэ одоо урт хугацаат гэрээтэй сайн нэг хэсэг сэргээгт эрчим хүчний асуудал зөндөө яригдсан шүү дээ. Тэгсэн чинь одоо нөгөөдгийн нүүрсээр ажилтдаг энэ том их усрууч чинь бас өндөр үнэтэй ороод ирэхээр нөгөө сэргээгт эрчим хүчний дээр тийш явж орлон морлож жижиг харагдаад эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр энийг ер нь цаашдаа яах вэ гэдэг асуудал ер нь нэлээд бас яригдах баг. Одоо мэдээж одоо та нар ороод ирээ хөрөнгө оруулаад ороод иргээд гэрээ байгуулчаад ороод ирэнгүүт нь за би боллоо гэх юм бол тэр хөрөнгө оруулагч талдаа айгүй эрсдэл үүсэлтэй. Тэгээ яг ер нь зүгээр ингээд сэргээгт эрчим хүчний дэлхийн зах зээл дээр үнүүд бол нэлээд буураад байгаа. Тэгээ бас ингээд манай улс төрчнөр чинь бас ингээд нэг 2 цент 3 цент болцсон гэж айгүй ярьсан шүү дээ. Тэгээ би зохицуулахаараа бас бид тийм газруудаар нь явж үзсэн, судалж үзсэн. Тэгээ бид бас Үзбекистанд очиж үзсэн юм л да. Тэгээ тэнд бол ингээд нэг 3.6 центээр нэг 100 мегаваттын нарны станц байна гэд. Тэгээ тэр нь одоо ямар учир шалтгаанаар ийм хямд одоо тогтсон бэ гэдэг үз. Тэгэхээр тэндээс юу болж мэдсэн гэхээр бол ерөөсөө одоо гадны ч бай дотоодын хөрөнгө оруулалт одоо ингээд эрчим хүчний салбар руу орж ирэхэд бид ямар явах вэ гэхээр хамгийн тэр хөрөнгө оруулагчдад хамгийн одоо юу гэдэг эрсдэл багтаа байх тэр нөхцөлийг хангаж өгөх хэрэгтэй юм бэл. Тухайн одоо төсөл дээр бол тийм. Тэр төсөл өөрөө эрсдэл хамгийн багтаа байх юм бол тухайн орж байгаа хөрөнгө оруулагч хамгийн хямд үнэ хэлэх юм байна. Тэгэхээр Узбек бол 2-3 давхар гэрээ байгуулж байгаа. Одоо ингийн баталгаа ч юм уу тэр цаанаас банкнд нь баталгаа гарч өгдөг ч юм уу. Тэгэхээр тэр хүн бол зоригтой одоо үнэ буулж авах нь шүү дээ хөрөнгө. Манай улсын хувьд бол яаж юм гэхээр засгийн газар баталгаа гаргахаа болцсон. Одоо зөвхөн тэр нэг цахилгаан эрчим хүч худалдаа авах гэрээ гэдэг юм л баталгаа болж байгаа. Баталгаа болж байна. Тэгэхээр энэ дээр бол хөрөнгө оруулагч бас эрсдэлтэй гэж үздэг юм байна л да. Одоо ганцхан тэр нь одоо зөвхөн дистрибьюторийн үндэсний төв гэж компанитай л хийж байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөө жоохон эрсдэлтэй учраас хүмүүс бас үнэ жоохон буулгахад хайх гэдэг нэг ийм зүйл байд юм байна л гэж ойлгосон. Тэгээ одоо бол эрчим хүчний салбар дээр гол үйлдвэрлэлийн дийлэнхийн манай ТЭЦ 4 дулааны цахилгаан станц 4 нийлүүлж юм. За тэгээ энэ маань бол аль хэзээний одоо тоног төхөөрөмж үйлдвэрлэлийнхаа өртгийг нөхцөн байна. Илүү хямд үнээр нийлүүлж штэ тий. Гэтэл шинэ их усрууд за тэр шинэ их усрууд дотроо саяын таны хэлж байгаа одоо хөрөнгө оруулагчд хөрөнгөө оруулаад тэг шинэ үйлдвэр бариад тэг хөрөнгө оруулалтынхаа үр ашгийг авах хэмжээнд хүртэл бол ингээд орж ирнэ. Тэгээ энэ хувь хэмжээ нэмэгдэх тусам ер нь явандаа эрчим хүчний үн бол өсөх хандлагатай байна гэдэг нь бол хинээч хувь тодорхой байгаа. За тэгэхээр бид нар энэ талаар ер нь одоо та хэд хэрэглэгчдийг мэдээлэлээр хангаж түүнийг ойлгуулж явандаа эрчим хүч өөрөө угаасаа л үн цэнтэй байх ёстой. Тэгэхээр бид нар нэгэнтээ тэр үнэтэй эрчим хүч хэрэгэлдэг болох нь бол ирээдүйд гарцаагүй. Түүнийг хамгийн үр ашигтай л яах нь хэрэглэх ёстой гэдэг зүйлийг тэгээд миний бодлоор бол магадгүй ирээдүйн хэрэглэгчээ эрчим хүчний үн цэнийг илүү сайн ойлгуулах, гэрлээ хасааж явахдаа түүнийг хамгийн одоо үр ашигтай зарцуулах тийм хэрэглэгчийг бэлдэх тал дээр ер нь одоо соёнгийн гэрүүлэгч гэдэг юм уу те энэ тал дээр эрчим хүчний салбарынхан эрчим хүчний зохицуулахаараа ер нь ямар одоо бодлоготой ажилтдаг вэ? Эрчим хүчний хэмнэлттэй хууль гэдэг байгаа тийм. Эрчим хүчний хэмнэлттэй хууль гарсан. Энийг бол эрчим хүчний зохицуулахаараа одоо хэрэгжилтийг хангаж байгаа. Энэ бол өөрөө нэг Германы хууль дээр л үндэслэж гарсан л да. Тэгээд энэ хуулиар бол хэрэглэгчтэй хэрэглэнээс нь хамааруулаад одоо өндөр хэрэглээтэй хэрэглэгчтэй өөр хүрлээсээ хэрэглэгчгээ засгийн газраар баталгаажуулж агаад тэгээд та нар одоо тийм хэмжээний эрчим хүч хэмнэ гэсэн байдлаар яг өнөөдөр энэ хуулийн хэрэгжилт бол нэг тийм тулгах байдлаар одоо ингэ явж байгаа юм. Эрчим хүчний хэмнэлтийг бол тэгэхэд бид бас 2019 онд одоо яг энэ Германд энэ эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр нэг ажлын хэсэг аваад би тэрийг ахалж явж ирсэн. Тэгээд Германы талынхантай уулзж байхад бол
яг одоо тэднээс эхлээд ингэж явсан юм билээ. Одоо үүрэг хүлээс сэргийлэгчгээд тэрийг чи хэмнэ гэдэг байдлаар ингэж. Тэгсэн чинь нэг 14-5 жил болоод тэр нь баг зогссон гинэ. Ерөөс ингэж нэг амжилтгүй болоод ирсэн. Тэгэхээр тэндээс нөхдүүд ямар дүгнэлт хийсэн гэхээр ерөөсөө эрчим хүчний хэмнэлт буюу энэ хэмнэлт чинь болвол эдийн засгтай нойж өөрөөр хэлбэл урамшуулдаг юм уу ийм сонирхол төрүүлэхгүй болвол дандаа механикаар явах нь өөрөө бас тийм амжилттай биш юм байна гэдэг. Тэгээд германууд бол яасан гэхээр бол ерөөсөө энэ хоёрдугаарт нь бол за нэгдүгürt нь ийм эдийн засгийн хөшүүрэг хийж байгааг сонирхол төрүүлэх үзье. За хоёрдугаарт нь бол ерөөсөө энэ эрчим хүчийг хэмнэ гэдэг асуудлыг бол хүмүүсийн яг ухамсартай одоо өөрөөр хүүхдээс нь хэцүүлээд ерөөсөө энийг одоо баг сургалт байдлаар орё гэд явсан юм байна. Тэрийг бид бол мэдээж одоо бид Германыг хүлээгээд 15 жилийн дараа энэ болно гэсэн юу гэж суух. Ирээд бид бас нийслэлийн боловсролын газар мазартай хамтраад 10 жилийн хүүхдүүдийн одоо юун дээр энэ эрчим хүчний бүр багш нарыг нь тодорхой төвшөнд бас бэлдээд эрчим хүч хэмнэх чиглэлийн хичээл оруулж байгаа. Тэгэд хүүхдүүд бол маш ийм хурдан хүлээж авч байгаа. Өөрөөр хэлбэл нэг өрөөнөөс гарахтаа гэрэл онтраал гарч штэ тий. Том хүмүүс бол айгүй удаан. Тэгэхээр бол ерөөсөө эрчим хүчний хэмнэлтийн асуудал бол би цаашдаа нэг бас урамшуул зохицуулт гэдэг түрүү та дурдсан шүү дээ. Ийм юм л бас нэгдүгээрт оруулах хэрэгтэй юм байна. Хоёрдугаарт нь энэ эрчим хүчний хэмнэлт бол ерөөсөө аль багаас нь одоо тэр хүүхд байхаас нь л одоо энийг нэгдүгээр хийж өгөх хэрэгтэй юм байна. Тэгжиж эрчим хүч эрчим хүчний хэмнэлт гэж юм явах юм байна гэдэг. Саяны дээр яг нь мэдээж бас эрчим хүч үн тариф одоо нэмэгдээд ирэхээр та бас хэлж шít одоо ингээд өшөө өсөх юм байна гэдэг. Ингийн бол хүмүүс өшөө боломжуудыг хайж эхэлж байна те. Одоо тэгэхээр баг өөр дээрээ одоо жишээлбэл нэг нарны дэлгэцтэй ч юм уу ингээд өөрийгөө хангаад байвал магадгүй одоо тэр хүн айлд ч юм уу эдийн засгт хамаагүй өөр шигтэй байх. Уурхаанууд маш их тавьж эхэлж байна одоо. Уурхаанууд нь уурхаа чараа өндөр үнэтэй учраас яг эдийн засгийн тооцоо гэдээ үзэхэд тэр нь ашигтай болчихж байгаа. Одоо өөр кампайн байвал сэргээд төрчим учраас өөрийгөө хангадаг бодлоо. Ийм юм л ингээд шилжиж байгаа байхгүй. Тэгэхээр бол энэ өөрөө бас ингээд зөв юуруугаал явж гин л гэж хараад байна. Тэгээ цаашдаа ч гэсэндээ бас мэдээж энэ технологийн өөрчлөлтөөр бол илүү хямд эрчим хүч үйлдвэрлэх боломжууд бас нэгдэх байх л та тийм ээ. Тэгэхээр тэр нь бол бас хэрэглэгчдэд боломж олгох байх. Нөгөө талаасаа бас зохицуулалтын одоогийн явж байгаа зохицуулалтын механизм ч гэсэндээ бас өөрчлөгдөх байх гэж бас харагдаад байгаа л да. За одоо бол яг хөө эрчим хүчний зах зээл өөрөө магадгүй төрийн өмч давмгаалсан томоохон оролцогчид илүү давмгаалаад байна тий. За тийм болохоор төрийн өмчийн компаниудын талаар шүүмжлэлч их байна. За магадгүй бүгдийг хувьчилж гэдэг юм уу ийм хандлагч гараад байгаа тий. За тэгэхээр тэр тал дээр ер нь одоо эрчим хүчний салбарыг бүхэлд нь ер нь өөрчлөлт шинжилтийг аль зүгт хийвэл зүгээр гэж та бас боддгоо. Магадгүй одоо янз бүрийн судалгааны үр дүнгууд ч бас байдаг, өөр байр суурьтай хүмүүс ч байдаг. Энэ бол зүгээр би таныг зохицуулах хорооны даргын хувьд биш, магадгүй одоо энэ салбарт олон жил ажилласан мэрэгчлэлтний ч хувьд бас хариулт хэлэх болов уу гэж бодож байна. Тэг яг ер нь эрчим хүчний салбар одоо манай улс ч адилхан нэг хоёр туйл байгаа шүү дээ. Манай салбарын адилхан бас. Нэг хэсэг нь бол ерөөсөн эрчим хүчийг ховчилж байгаа. Үнийг чөлөөлчөө. Тэгээ зах зээлийн зарчмаар л одоо үн өөрөө тогтоод яв гэдэг. Тийм нэг бүлэг байна. Нөгөө талд нь бол болохгүй. Эрчим хүчийг үн үнийг хамаагүй чөлөөлж ингэж зах зээлийн зарчмаар явуулах юм бол энэ бусад салбартаа бас айгүй сөрөг нөлөөтэй гэсэн нэг юм бас тал байна тий. Тэгэхээр энийг бол мэдээж бас нэлээд сайн бодож л хийх хэрэгтэй юм билээ. Өөрөөр хэлбэл яагаад эрчим хүчний үнийг зүгээр ингээд зах зээлийн зарчмаар чөлөөлж болдгоо юм бэ гэдэг асуудал байна. Энэ өөрөөр хэлбэл зах зээлийн зарчмаар явуулна гэх юм бол мэдээж тэнд өрсөлдөөн зах зээл рүү ороод за тэгээ үн өөрөө зах зээлийн одоо эрэлт нийлүүлэлтээр ингээд тогтдог. Ингээд цаашаа явах хэрэгтэй тийм үү. Ингээд зах зээлийн өрсөлдөөн. За тэгвэл өнөөдөр тэрэнд манай улс бэлэн байна уу гэж. Энэ дээр бол ингээд хүмүүс янз янзын л байр суурь илэрхийлдэг. Манайх бол одоо ингээд яг өнөөдөр бол бас шууд өрсөлдөөн зах зээл рүү одоо ингээд нэг өдөр шилжиж тийм боломж харах байхгүй. Одоо суур нөхцөл нь бүрдэг байгаа. Магадгүй одоо бол нэг худалдаа авагчтай загварын зах зээл гэдээ явж байна. Дараагийн зах зээл бол
одоо бас энэ хүмүүс яриад байгаа бөөний өрсөлдөөн зах зээл мөн үгүй мөн. За энэ лүү орохын тулд бас тодорхой бэлтгэл хангаж ээж, тодорхой нөхцлүүд, суур нөхцлүүд хангаж ээж энийг маш айжмаар ингээд шилжүүлж орох хэрэгтэй юм билээ. Тэгэхгүй бол шууд ингээд орчих юм бол бас айгүй олон сөрөг үр дагавартай. За нөгөө талдаа бол яг ховчлолын хувьд бол улс орнуудын ингээд юуг үзэж яхад за ховчлоод бас амжилттай явж байгаа газарч байна. Ховчлчаад амжилтгүй болоод буцаасан улсууд ч зөндөө олон байна. Бид бас дэлхийн банкны нэг дүгнэлтийг бас үзчихсэн. Тэгээ нэлээд одоо юу гэдэг Германы тэр төгөөх сүлжээг ховчлаад буцаацсан Аргентин, Өшөө хаан олон газрууд байдаг. Одоо яагаад ингэж буцаацсан бэ гэхээр нэг л гол шалтгаан байдаг. Жишээлбэл одоо тэр шугам сүлжээг ховчлж авсан одоо хүмүүс эхний ээлжинд бол яг мэдээж одоо хэрэглэгчтэй бодоод ингээд яг нам дурмын дагуу ажиллаж байдаг юм. Явандаа бол тэгээ ховд авсан хүмүүс бол ашигын төлөө ажилладаг. Тэгээ илүү ашиг хийхдээ тэгээ тэрний цаа талд хэрэглэгчд үзүүлж байгаа үйлчлэгээний чанар гэдэг юм уу муудаад ирэхээр л энэ ч өөрөө маш их санал гомдол гараад ингээд ховчлоо ингээд буцаасан тохиолдлууд бас байд юм билээ. Тэгэхээр бол яг зөв олон улсд бол одоо яг энэ дамжуулах хэсэг буюу энэ дамжуулах хэсэг нь өөрөө төрийнхөө мэдлэлт. За их үүсвэр цахилгаан станцууд шүлжээ төгөөх сүлжээнүүдэд бол голдуу ховчсон юм практикууд бол байд юм билээ. Тэгэхээр одоо манай улс бол мэдээж одоо энэ сүүлийн үед энэ компани засаглалын асуудал маш их яригдж байна. Яг ер нь зүгээр эрчим хүчний реформ гэдэг нь маш хүчтэй нэг хэсэг яригдлаа шүү дээ. Одоо нэг жоохон чимээгүй болоод байна. Тэгэхээр энэ бол мэдээж улс төрчнөр бас энэ салбар шинжилэл реформ хийх шаардлагатай гэж ингэж бас их ярьж байгаа нь бол сайн л да. Гэхдээ энийг бол яг реформ хийхин тулд юу хийхээ гэдэг айгуу тийм тооцоо судалгаатай үндсэн дээр гаргаж ирэх хэрэгтэй юм шиг байна. Тэгээд ингээд реформ гэдэг айгуу олон зүйлүүд ингээд жагсаага бичиж болж байна те. Тэгвэл тэрийг хийхин тулд ер нь ямар одоо суур нөхцлүүд хангагдсан байх хэрэгтэй ч гэдэг юм уу? Бидний хүрэх цэг маань ямар байх хэрэгтэй гэдгээ нэгдүгээр сайн бодох хэрэгтэй. Хоёрдугаарт ирэмблэмээр юм байна. Яг ямар ахиас нэглэх вэ гэдгээ. Тэгэхээр одоо хууль эрх зүйн талаар шинжилгээ хийнэ гэд манайх бол манай инх цэцэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг бол ер нь нэлээд тийм ачаалттай ажиллаж байна. Одоо гадны улс орнуудын хууль юмыг судлаад одоо тэгэл цахилгаан дулааны хууль ингээ гаргана гэл ингээл явж байна те. За тэгвэл одоо дараа нь их үүсвэрийн шинжилэл нь ямар байх юм? За тэгээд цаашлах юм бол ерөөсөө зах зээл нь өөрөө ямар байх юм? За хөрөнгө оруулалтыг яаж татах юм ч гэдэг юм уу? Яг одоогийн хуулийн дээр бол ер нь хөрөнгө оруулалтыг хэрхэн татах уу? Эдлийн заалт төр нь байдгүй. Ер нь голдуу техникийн зохицуултуудыг хийцэн л юм байдаг л да. Тэгэхээр тэгээ одоогийн хуулийн манаас яг юу нь болохгүй нэ гэдгээ бид их зөв олж харах хэрэгтэй тий. Тэгжээж дараагийнхаа хийхгүй бол шууд одоо зүгээр ийм юм хийнэ гэж барьж аваад яачихс чи өөрөө бас жоохон учир дутагдaltaй болчихлоо. Гэхдээ одоо манай тэр хуулийн ажлын хэсэг дээр бол энэ зах зээлийг бол маш их ярьж байгаа. Энэ бөөний зах зээл рүү бас яг л саяны миний ярьсангаар маш бага багаар ингэж голсож орох шаардлагатай юм байна гэдгийг бол ярьж байгаа. Тэгээд хамгийн гол нь салбарын энэ дээр л өөрсдөө сайн санал бодлоо илэрхийлж нэгдсэн нэг санаа оноотой болж ижил хийхгүй бол хуулийн асуудал ч бас их төвөгтэй шүү дээ. Тэг яг ер нь бол мэдээж төрөөс одоо эрчим хүчний талаар баримтлах бодлого энтертэй бол анхаарах зайлшгүй одоо олон талуудын анхаарлын төвд энэ эрчим хүчний асуудал орохоос өөр аргагүй нөхцөлөд л үүссэн л харагдаад байна л да. Одоо жишээ нь нэг талаасаа ингээд за үеийн засгийн газар нөлөөлсөн ч бай, нөлөөлөөгүй ч бай, эрчим хүчний үнийг маш тогтвортой бага байлгаж ирлээ тий. Гэтэл нөгөө талд нь төсвөөс эрчим хүчний салбарт хийж байгаа хөрөнгө оруулалт эднэр бол бусад одоо улс орнуудтай харьцуулахад маш бага байгаа байхгүй юу тий. Ингэж явсараагаад энэ салбар өөрөө маш хүнд байдалд орчлоо шүү дээ тий. Өөрөөр хэлэх юм бол одоо бид нэр өнгөрсөн жил бол одоо эрчим хүч бүгдээр харанхуй байх уугүй юу гэдэг асуудал дээр туллаа гэж хүртэл хэлжсэн тий. Тэгээд тэр нь энэ салбар өөрөө бусад салбарыг хязгаарлах одоо нөхцөл болчиход байна шүү дээ тий. Тэгэхээр бол зайлшгүй төр энэ дээр бол нэлээд анхаарлаа хандуулж системтэй бодлого хэрэгжүүлэх шаардлага бол нэгэнтээ гарцсан гэдэг нь бол тодорхой байна л да тий. За тэгээд хэрэглэгч нөгөө талд нь бол бас энийг ойлгож ухамсарлаж байна л гэж би хараад байгаа. Бид нэр жишээлбэл судалгаа хийхдээ ингээд асуугаа та жишээ нь хямд одоо
тэгээ хязгаарлалтай эрчим хүчийг илүүд үзэх үү? Эсвэл магадгүй үнийн жоохон өсгсөн гэхдээ найдвартай эрчим хүчийг илүүд үзэх үү гэсэн асуулт асуухад бол дийлэн асуултанд орсон хариулсан хүмүүс бол ер нь бол эрчим хүч найдвартай тасалдахгүй байх хэвээр. Тэгээд баг зэрэг өсөхийг бол хүлээн зөвшөөрнө гэж байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр тасалдаад ирэх юм бол тэрийг дагаад одоо бусад салбаруудын амьдрал зогсох гээд байна шүү дээ тий. Тэгэхээр зэрэг ер нь нөхцөл байдлаа зөв ойлгуулж эрчим хүчний салбар тэгээд төртөөгөө нийлээ салбарынх нь нийлээд ингээд нөхцөл байдлаа ил гаргаад яг бодтойгоор яриул хэрэглэгчид одоо бас ойлгох байх гэсэн бодол байдаг тий. Энэ дээр бол тий яг ер нь бол хэрэглэгчд бас ойлгож байгаа л доо. Мэдээж бол олон хэрэглэгч байгаа учраас тэнд янз янзын л үзэл бодолтой хүмүүс байгаа тий. Хамгийн гол нь зохицуулах хороо бол сая ингээд дүн тариф өөрчлөлтсөний дараа бид дараагийн авч хэрэгжүүлэх арга хэмжээ юу гэх нь хоёр зүйлийг л авч байгаа. За нэгдүгээрт нь бол энэ цахилгааны ухаалаг тоолууруудыг маш урдан суйрлуулад тэгээд ухаалаг одоо тэр сүлжээ буюу одоо банкны системтэй хордон холбоод өөрөөр хэлбэл хэрэглэгчд үзүүлж байгаа үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах нь айгүй чухал байдаг. Одоо өнөөдөр яг үннийг хэлэхэд бол нэг тэтгэврийн хоёр хүн настай хоёр өгшин тэтгэврээ аваад тэгээд нөгөө цахилгааныхаа мөнгийг төлөхөөл одоо юу гэдгийг төрийн банкн дээр хэдэн цаг очрлоо зогсож байгаад төгтөн шүү дээ. Тэгвэл тэр мөнгөө маш хялбар одоо өөртөө одоо жиргэл багтаа яаж одоо төлждөг байх вэ? Энийг одоо бид бас энэ эрчим хүчний салбарч өөрийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа юм чи энийг бид бодох хэрэгтэй. За хоёрдугаарт нь бол хүн одоо тэр тоолоор нь ухаалаг болоод сүлжээг ухаалаг болгочоор хаана одоо жишээлбэл та хаана байгаа байрлалаас үл хамааран өөрийнхөө хэрэглээг утсан дээр хянчдаг. Төлбөрөө төлждөг. За таслах залах үйлчлэгийг авчдаг. Ийм л одоо системийг л маш яралтай хийгээд бид одоо бас яг ингээ бүгдийг нэг дор хийчихээр бас ингээ хөрөнгө мөнгө хөрөхгүй учраас компаниудын төвөс сүлжээнүүдийн алдагдлыг бууруулгээд тодорхой бууруулсан төвшөнд нь тэр мөнгөөр нь тоолуурыг авахуулаад ингээд өөрсдөө мөнгө нэмж өгч чадахгүй хүрэлцэхгүй байгаа учраас тийм байдлаар хийж байгаа. Тэгээ Улаанбаатарын цахилгаан төвөс сүлжээнд нодлон 130 мянган тоолуур за энэ жил 130 ч гэдэм одоо ингэ 300 мянган тоолуурыг тавьж л байна л да. Тэгээ ингээд бас бидэнд нэг юм жоохон дутагдал байгаад байгаа. Энэ ухаалаг тоолуурыг тавиад хэрэглэгчдэд ямар одоо ийм давуу байдал гэдэг юм үүсэх юм бэ гэдэг ерөөсөө бид сурталж чадахгүй байна. Харин бүр эсэргээрээ одоо яг нэг үгүүлэхэд шөөмжлөлтөд хандхад тоолуур тавиад тэр чинь аюул олон үзүүлэлтүүд параметрууд байгаа юм. Одоо өөрөөр хэлбэл хүн жишээлбэл одоо айлын хаалга тогшоолно гэрэл хүчээ явдаг, цахилгааны мөнгө хүчээ явдаг тэр болно. Одоо өөрөөр хэлбэл тухайн хэрэглэгч өөрөө хэрэглээгээ тэдэн сарын тэдний өдрийн тэдэн цаг тэдэн минутанд би ямар эрчим хүч хэрэгжилж байсан бэ гэдгээ шууд харах юм боломжтой байхгүй. Тэгээ ингээд тоолуур тавиад явсан чинь нодлон өвлийн ачаал яг эхлэнгүүт тэрний олон функцүүдийн нэгийг одоо манай нөхдүүд илүү ашигласан байгаа юм л да. Яадаг гэсэн чинь тэр айлын хэрэглэн дээр нь тэр ухаалаг тоолуурыг ашиглаад хязгаарлалт тавьчихсан. Одоо өөрөөр хэлбэл юу гэдэг 2 кВт-аас илүү хэрэглэнгүүт тасарчдаг ч юм уу. Ингээд ирэхээр чи хэрэглэгч яаж юм. Энд чинь та нар ухаалаг тоолуур тавиад айгу гоё болгоно гэсэн чи харин бүр биднээсийн тогийг ингээд таслах юм зорилготой юм биш тэгээд. Тэгээ энийг бол одоо яг үнэндээ зохицуулах хороноос одоо миний хувьд сайдын нэр дээр бас бичиг өчээд үгүй энийг одоо зогсоо. Энд чи өөрөө нэг том зорилго бүр ингээд буруу тийш нь явуулаад байна гэл. Тэгээ сайд бас чиглэл өгөөд тэр үл яг яам гэхээс илүү манай нэг диспетчерийн үндэсний төв тэр түгээх компаниуд нэг хэрэглээ нэгсэд ирэх хязгаарлалт хийдэг штеп. Тэрийг л тийм нөхцөл байдлаар л хийсэн юм билээ л. Гэхдээ энэ бол өөрөө буруу байхгүй юу? Одоо өөрөөр хэлбэл тоолуур тавиад тэр чинь өшөө биднээс чинь том зорилго одоо агуултын тоолуур тавьж иж тэрийг тийм ашиглана гэдэг. Тэгээ энэ жил бол тэхгүй гэж байна. За хоёрдугаарт нь бол дулааныг одоо ингээд биднээс чинь ингээд метр кубээр эзлэхүүнээр тооцоод байгаа шүү дээ. Тэгэхээр тэнд хүн ерөөсөө тийм дулааны эрчим хүчийг хэмнэх нэгдүгээрт ямар ч тийм сонирхол байхгүй. Метр квадрат. За хитрхийг халаад байх юм бол нөгөө порчиг онгоолгоол зүгээр ингээл дулаанаа гадагшаа сул хаяал ингээл температураа тохируулж шít. Тэгэхээр энийг ерөөсөө дулааныг тоолуураар тооцдог байж байгаа. Өөрөөр хэлбэл хэрэглэгч
өөрийнхөө хэмжээнд тохирсон одоо дулаанаа хэрэглээл тэрнийхээ дагуу мөнгөө төлье. Тэгэхгүй бол одоо энэ метр хавд эзлэхүүнээр тоосдох ч юм уу дэндүү одоо бүдүүлэг болчиход байгаа байхгүй. Тэгээ бид бас ажлын хэсэг гаргаад зохицуулахаар нас судалгаа хийгээд ингээд яхаар нэг бас юу байгаа юм. Яг ингээд дулаанаа тоолоор тавих боломжтой нэг хэсэг байгаа. Тавих боломжгүй бас байгаа. Одоо 40-50 мянгатын байр учраас ингээд нэг айлаар нь ороод дараагийн айл нэг явдаг учраас ингээд тэн дээр нь тодорхой бас нэг одоо аллокатор ч гэдэм хэмжих хэрэгсэл тавиад айл болохоор л дулааныг хэмжих хэрэгслээр нь тооцдог баягээд тэгээ сая нэг ингээд нийт үнийн дүн мөнгөний гаргаад бид бас Дэлхийн банктай бас яриад явж л байна л да. Манай яамчсан нэг аягүй дэмжиж байгаа. Тэгэхээр ер нь зүгээр ингээд таач гэсэн ингээд гадаад явж байхад Японд ч тийм үү Германд буудал тонох чинь нэг тийм сэрүүхэн л байдаг үстэй. Тэр хүмүүс чинь бол нөгөө тоолороор тооцож байгаа учраас мөнгөө одоо юугаа дарчаад байна шүү дээ дулаана тий. Манайх бол өнөөдөр тийм боломж байхгүй. Зүгээр ингээд айгүй халуун тэгээд порчхон голгол юугаа тохируулаад. Тэгэхээр ийм хоёр юмыг одоо эрчим хүчний зохицуулахаараа бид ингээд эхлүүлээд ингээд явж байгаа. Тэгээ энийг одоо маш богино хугацаанд хийх юм бол энэний цаана за мэдээ хэрэглэгчтэй очих нөө цахилгааны чанарын асуудал яригдана. Бид чинь бас үнийн нэмчээд хүнд чанаргүй эрчим хүч өгөөд мөнгө авахгүй бол хүн бас уурлаа шүү дээ. Тэгэхээр тэр асуудал давхар шийдэгдэнэ. За тэгээ саяны төлбөр үйлдвэртэй холбоотой гэдэг ингээд айгүй олон даваа байдлууд бас үүсэх болов гэж одоо энэ хоёр төслийг одоо бид одоо явуулах гал үзэж байна. За тэгэхээр ер нь бол мэдээж одоо энэ салбарын асуудлыг шийдэхэд бол бүхэл талуудын оролцоо маш чухал. Магадгүй хэрэглэгч өөрөө хэрэглээгээ одоо хяндаг ухаалаг хэрэглээтэй болох. За эрчим хүчний зохицуулахаараа аль талын тэнцвэрийг хангасан зөв шийдвэр гаргах төр бол мэдээж зөв бодлого хэрэгжүүлэх гээл те. Нөгөө талд нь бол эрчим хүчний компаниуд үйлчлэгээ үзүүлж байгаа хүмүүс бол яг хэрэглэгчээ бодож үйлчлэгийнхээ чанарыг сайжруулах энэ алхмуудыг бас зайлшгүй хийх хэрэгцээтэй гэдэг нь ингээл харагдаж байна те. Тэгэхээр энэ бүх тал дээр бол мэдээж бүх талууд бол хамтарч ажиллах хэрэгтэй. Тэгээд ялангуяа одоо хамгийн хүүтэн нийслэлд өвөл бол хаяанд ирчээд байгаа учраас бид нар бол аюулгүй үйлжих тал дээр бол бүх одоо хүчин цармайлт гаргах хэрэгтэй тий. Энэ цаг үед бас хоёлаа энэ сэдвийг хөндөж ярилцж байгаа нь бол их чухал байна. Тэгээд олон талаар бас нэг нүгүү ярилцсан танд бол бас их баярлалаа. Тэгээд бас хэрэглэгч эсвэл үйлдвэрлэгч компаниудаа зориулж одоо бас манай подкастын энэ булангаар одоо өөр хэлэх зүйл танд байвал бас хэлээд ярилцлага өндөрлөе. Яг зүгээр сүүлийн үед бол бас мэдээж эрчим хүчний хөрөлцөө юм уу бас ингээд тоног төхөөрөмжөнд хуучирсан учраас гэмтэл саатал гарах энэ тоонаараа ингээд олон болооч гэх юм уу хүндрэлтэй зүйлүүд бол гарч байгаа. Гэхдээ энэ салбарт ингээд нийт нэг 17 мянган гаруй ажилчид байгаа. Одоо төрийн орон нутгийн хувийн хвшлийн ингээд тэгээ эрчим хүчний салбар дээр ажиллаж байгаа хүмүүс бол өдөр шөнөгүй л ажиллаж байна. Ерөөсөө манайхан ч тэгээ өвлийн ачаалаа даваал маргаашнаас нь одоо өвлийн дараа жилийн өвлийн бэлтгэлээ хийгээд эхэлдэг шүү дээ. Тэгэхээр одоо өөрөөр хэлбэл ингээд бас тоног төхөөрөмжөөс хуучиртмуудаад шугамсуулжээ ингээд хуучрахаар бас хүмүүсийн ачаал улам ихсэж байгаа. Өөрөөр хэлбэл хүний хүчээр бас явуулж байгаа байхгүй юу. Тэгэхээр бол бас ингээд салбар бол хичээгээд ажиллаж байна. Тэгээд мэдээж одоо гинтийн одоо байгалийн давгч хөвчин зүйлийг бол хүн хэлж чадахгүй. Тэгээд тийм юм гарчихгүй бол бас энэ жилдээ бол харьцангуй бас гайгүй үйлчих бахаа л гэсэн найдвартай байгаа. Тэгээд манай зарим их хурлын гишүүд бас сайдаас ингээд асуугаад идэм билээ. Яг хаана чи таслахын, хизээ таслахын гэдэг ингээд. Тэгээ ер нь бол яг графикт засварын үеэр л тийм хязгаарлалт тодорхой хугацаатай юм нөхөс бусд үед бол энэ салбарын айл болохоор таслахгүй л гэж ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд гинтийн одоо ингээд салхи шуугнаас болоод шугам унахч байд юм уу. За янз янзын тоноглоод одоо гимтэх шатах юм л гарчихгүй бол бас харьцангуй энэ өвлийг бас айгуу давчих واخа гэсэн тийм итгэлтэй байгаа. Тэгээ таны бас сайн хэлдэг үнэлдэ. Одоо энэ улс төрч нар чинь ингээд эрчим хүч хүнд байна, хэцүү байна гэж одоо хүн болго ярьж шít. За тэгвэл одоо энэ хүмүүсийн эрчим хүчний салбарт одоо туслах боломж юу вэ гэвэл тэр төсөв өсвүүдээр бас шинжиллийн мөнгөний тавьж өгөөд энэ салбарыг илүү тэр л өөрөө одоо эрчим хүчний салбарт улс төрчдийн зүгээс бас
хамгийн одоо бас үзүүлэх дэмжлэг гэж тийм ингэж хэлж байгаа. Тэгэхээр бас манай улс төрчнөөс ч гэсэн бас тэрийг нэлээд бас анхаарч байгаа хаа л гэж найдаж байгаа. Тэгээ салбарынхан бол одоо бүгдээрээ л дээр доргуул ингээ хичээгээд ажиллаж байгаа. За тэгэхээр яг зөв ер нь бас цаг хугацааны хувьд улсын төсөв хилцэж байгаа энэ үед ч бас хоёулаа ярилцж байна. Тэгэхээр тэр утгаараа бол бас улс төрчид энэ салбарын хүндрэлтэй байдлыг харгалзаж үзээд бас улсын төсөв төрчин хүчний салбарт чиглэсэн хөрөнгө оруулалтыг бас одоо нэмэх байх тий нөгөө талд нь хэрэглэгчид бас ухаалаг хэрэглээгээрээ дамжуулж бас энэ салбараа бас дэмжих байх гэж найдаж байна. Тэгээд бас 17 мянган хүн ажиллаж байгаа энэ том салбарын ажилтнууд бол маш өндөр ачаалттай ажилтгийг бол бас хэн хөнгөө мэдж байгаа. Тэгээд эрчим хүчний салбарынхан ч гэсэндээ бас тэрвэхээрээ ажиллаж тэгээд салбарын өөрчлөлт шинжилт болол амжилттай хэрэгжээсэ гэж бас энэ салбарыг сонирхож судалдаг судлаач хүний хувьд бас хэлмээр байна. Тэгээд танд баярлалаа. За баярлалаа танд бас. За баярлалаа.